юмуд өөрчлөлттэй юм байна шүү гэдгийг нийслэлийн удирдлагатаа хэлж ойлгуулж өгөх хэрэгтэй юм. Нийслэлийн хэл өрсөн хоолой юм бичлээ. Тэгэхээр тэр ирээдүйн одоо 23 дараагийн 7 хоногийн өдрөнд болох тэр уулзалт дээр ийм л дүүхэр бидний ярив. Дараагийн хатууд ийм одоо бид ийм болж байна. Энд дээр бидний тааны тавьсан саналуудыг бүгдээр таниа. За хорон юм бичүүлэх хэрэгтэй юм байна. Хөрөнгө мөнгөний асуудлыг нь зөвхөстэй шийдэх хэрэгтэй юм байна. Хүмүүсээс дадлажуулах хэрэгтэй юм байна. Иргэдэд боловсруулах чиглэлд хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй юм байна. Яг хороондоо бага одоо иргэдийнхээ дотоод байгаа нөөц болцоо маш зөв ашиглах хэрэгтэй юм байна. Иргэний танхимаа зөв ажиллуулах хэрэгтэй юм байна. Энэ чиглэлээр үндээс танаас зохион байгуулах хэрэгтэй юм байна. Хот энэ талаар нэгдсэн төлөвлөлтөд бодохтой болох хэрэгтэй юм байна. Тэгээд энэ иргэний оролцооны чиглэл манай Улаанбаатар хот бол нийслэл Улаанбаатар хот маань Монгол улсын хэмжээнд яг энэ иргэний оролцооны асуудлаар бол энд өгшөөч хийж явж байгаа шүү дээ. Хамгийн анх л одоо иргэний оролцооны асуудал хариуцсан нэг хэсгүүдтэй болцоос нэг хариуцж ажилладаг хүмүүстэй болсон. Иргэний танхимуудыг зохион байгуулж эхэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод энэ юм хэрэгжихгүй бол бүр хаач хэрэгжихгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ байдлаар ажилласан. Тэгээд энэ удаагийн энэ уулзалт бидний анхны удаа бидний уулзалтыг ингээд жил ятгатаа нэг өөрийн хэлснээр хадаагийн хэлснээр нэг жил ятгатаа 3-4 удаа тийм ингээд цуглаад бүгдээ уулзцаадаг. Тэгээ энэ зовлон жаргалаа ярилцаадаг. Хаана бодож ийн хаана болохгүй болж байгаа яаж болгоод тэр ард туршлагаа хуваалцдаг. Ийм байдлаар хэдүүлээ бүгдээ цаашдаа хамтарч ажиллана шүү. Дараа нийслэлийн иргэний оролцооны хэрэгцээ бол та нарыг өдөртөж зохион байгуулж ажиллах үүрэгтэй байгууллага биш. Өөр төрөмж юм аа. Дүүргүүд бол бие даасан бүтц. Энэ үндсэн хуулийг бүтцүүд. Засаг захиргаа итгэж бие даасан нэгжүүд. Тэгэхээр бид бол нэг нэг пирамид хэлбэрийн өдөрлөг зохион байгуулалтанд бол орохгүй. Харин хамтран ажилладаг түншилтийн хэлбэрээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Network сүлжээ хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Харилцан бие биендээ дэмжих туслах замаар арга замаар ажиллана. Харин нийслэлийн иргэний оролцооны хэрэгцээ бол та нар нэг зүйлийг хэцүү ойлгоорой. Бид бол дүүргүүдийн иргэний оролцооны хэрэгцүүдийг хөвчлөг гаргасаад шууд хороотой ажиллаад байгаа. Шууд иргэдтэй гэсэн хороотойгоо ажиллаад байгаа. Ажлын шаардлага юм байгаа гэдгийг та нар зөв ойлгоо. Тэрнээс та нарыг үр тоох гэдэг юм уу? Чөлөөгүй гэж үзэж байгаа юм тийм байдал бол бид гаргаж байгаа биш гэдгийг зөв ойлгоорой. За ингээд бүгд их баярлалаа өөрсдөө ийм юм уулзъя. Нэгдүгээр юу яа? Нөгөө бид нэг төвлөрсөн нэг сайттай болгосон шүү дээ. Тэгээд таануудын чинь бүгдийн чинь утас байж байгаа байдаг. Сайт дараа хэлсэн. Иргэний танхим, иргэний оролцооны албаны ачаалал тэрлээ бол манай гам бол тэр сайт нэгсний дараа бид ингээд холбоо тогтоогоо та нар өөрсдийнхээ нэг боловсруулалт тавина. Зураг хөрөгтэйгоо ухаан одоо тэр спортер дөрвийн 11 дугаар хорны хүн өөрийнхөө зураг мөргийг тавиад ингэж одоо англи хэлний дугуйд ингэж хичээж тэгээд суулаа хүмүүсийн зургийг тавиад байршуулад ингэж тэр сайтыг бол ингээд баяжуулаад өөрсдөө ингээд сайхан болгоод тэгээд бусд нь орж хараад 11 дугаар бол юм хийж байгаа юм байна. Одоо Баянсүрх тим хийж байгаа юм, Багангаад юм хийж байгаа юм гэдэг ингээд одоо бүгдрээ мэдээлэл одоо нэгдэх юмтай болохын тулд та нар өөрөөсөө тэр болдог бэлтгэл тэр юм манай гам болдоор одоо мундаг сан одоо админ байж байгаа. Энэ бол тэр зохион байгуулалт ингэ хийж байгаа. Түүнээс гадна та нар энэ ууштай харах нь энэ хаягийг аягүй мэдж байгаа бүгд. Тэгээд энэ хаягаар байн орж байгаа. Энэ манай энэ сайт бол хамгийн амьд сайтуудын нэг шүү. Дизайн жоохон таарах. Гэхдээ мэдээллээр бол маш баяа. Би шиг орж байгаарай. За ингээд бүдүүлж их баярлалаа. Харахгүй дараагийн юу яа дараа мэдэр ингээд сая батсан дээр дараа уулзна гэдэг нь шүү дээ тийм ээ. Дараагийн уулзалтыг бид нар арай нэг яхаа айтаахан тийм нар салхинд юм уу ийм